Би бол өнөрөө багшийн анги байсан. Манай багш бол сайн. Ер нь ууггүй юм хэлж өгнө. Багштайгаа одоо би зурлалтаатай л дээ. Бараг гүгэл өгчгөл байгаль зурлалтад утсаарч тэр байнга ажил дээр нь ч гүйж ирдэг. Асуух юм бол маш их гарна, сургуулаа төгссөн ч байсан. Тэгээ энэ үйлчлэх бол ер нь сайн. Ер нь ямар нэгэн хүнд суртал байхгүй. Аль болохоор хүлээлгчгүй хүн шиг хурдан дурхан үйлчлээд мэдгүй юм хурдан хилээд өгсөн чи хилээд өг би хилээд өг гэл өөрөө завгүй бодвол өөр улсууд руу дамжуулаад хурдан дурхан хилээл явуулцдаг гэдэг нь удаан суулгаад үлээлгээд байдаг. Тэр нэг зүгээр дажгүй. Ер нь бол яг нэг гэр бүлийн хүн шиг л болцсон шүү дээ бараг л. Гарын авлага бол ер нь их дэлгэрэнгүй тавч шүү дээ. Айгуу том хавц. Би эдрийг нь хаашаа ч явна байнга л авч явж байна. Ажил хийх шаардлагатай бол ер нь гарын авлага бол ер нь хэцүү. Байнга л тэрийгэ харж эргүүл тойруулж уншиж үзчихэж эн чи яадаг үлээ тэр чи яадаг үлээж гарын авлагаас л бас харна шүү дээ. Эргүүл тойруулж уншина. Гэртээ зүгээр суугатаа ч гэсэн бас харна. Тэр чинь яадаг үлээ. Гэртээ ингээл гэрийн тооцоог өөрийнхөө ингээд тооцоог бодвол тэр чи яадаг үлээ энийг чи яадаг үлээ гэхэд би гарын авлагаас хөл гэртээ хараад сууждаг. Микрофинанс програм маань алдааг дор бүрний одоо танд сануулж өгч идэг. Одоо зарим програмууд бол тайлан гараад дууссаны дараа таны алдаа харагддаг. Тухайн хэрэглэгч маань гараасаа эхний үйлдэлээ буруу оруулах ч юм уу, журнал буруу хөтлөх ч юм уу тэр тохиолдолд тухайн програм маань алдааг зааж одоо танд тусалдаг байж байгаа. Харин зарим програмууд болохоор алдаа нь бүр тайлан баланс гарцсны дараа алдаа гарч идэг. Тэгээд тэрийг заавал нөгөө засуулахын тулд хүмүүс дуудаад тиймэрхүү хүндрэлтэй асуудлууд гардаг. Харин та микрофинанс програм дээр өөрөө алдаагаа засаад яваад авах боломжтой. Харин та микрофинанс програм дээр өөрөө алдаагаа засаад за мөн цаашдаа хянуулаад яваад авах боломжтой байгаамаа. За мөн та байгууллагын үйл ажиллагааныхаа онцлогоос хамааруулаад өөрийн одоо хүссэн данс одоо шинээр нэмж болно. Мөн апдейт хийхдээ та санхүү MS сайтнасаа шинжилгүүдээ ерөнхийдөө татагдаад аваад байх боломжтой. За програм шинжилгээднэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр одоо татварын хууль тогтоомжийн дагуу хууль дүрмэнд өөрчлөлт орсон тохиолдолд манай тухай бүрдэн одоо програмда тухайн өөрчлөлтүүдийг оруулдаг байдгаараа бас онцлог байгаа юм. За мөн үүнээс гадна тухайн байгууллагууд маань болохоор улиралд жилд одоо сард тийм ээ одоо ашигласны төлбөр гэж нэг зүйлийг төлдөг байж байгаа. Харин манай програм 3 жилийн одоо дотор ашиглах боломжтой байгаа. 3 жил өнгөрсний дараа та хараа лицензний төлбөр гэж төлнө гэсэн. За ингэснээрээ одоо манай програм бусад одоо програмуудаас давуу ялгарах онцлогтой байгаамаа.